Ингээд ээлжит нэгэн гоё түүх маань ороход бэлэн болж байна. Дэлхийг донслогсон хамгийн гоё түүхүүдээс сорчлон та бүхэндээ хүргэнэ. Арай л дэндүү царайлаг төрсөн охиныхон гоо сайхан татарсан ээжийн бодсон бодит түүхэн явдлыг ярихад бэлэн болжээ. Европын хамгийн том садар асар болох Паша төвөөр өнөөдөр та бүхнийгээ аялуулнаа. Удамжнаас олдсон охин том болоод аавынхаа ачийг арай дэндүү гоёор хариулсан түүх, хүүгийнхээ хурим дээр бэрийнхээ аавыг хараад мэл гайхаж цэлх өхөрсөн ээжийн түүх үнэхээр гоё. Лос Анжелес хотын түүмрийг далимдуулан галс өнөөгчийн хувц өмсөж явсан хулгайчийг илрүүлсэн байдаг. Уйггүй хөдөлмөр эрх чөлөөнд хүргэн буюу Сталины там ГУЛАГ руу ажигдсан 18 сая хүний амьдралаас өнөөдөр ярьж өгнө. За тэгээд манайхан орж гараад гоё түүхэд суугтайгаа ойрхон байгаарай. Яг тэр үед Бостон хотын эрүүгийн 3 том бүлэг хоорондоо атманаа тодруулж алаан хятад дээр тулчихсан эд оволзож байсан үе. 1996 он бол Эверестийн бүх цаг үеийн түүхэнд тохиолдсон хамгийн гонигтай жил. Монголынхаа нэгтээ булж оргисон баруун өнгөрний тэр хэмжээний алтыг олж игуул өнөөдөр та биднэр суг баяжлаа гэсэн үг. Удамжны хүн хооллож байгаад азартаж дарагдаад зад завхнуулсан охины гонигтай сонин түүхийг өнөөдөр та бүхэндээ ярьж өгнө. За тэгээд үргэлжлүүлээд X-ээс салаад 3 ихэр хүүхэдтэй болсноо мэдсэн ч гэсэн X-ээс гуйхгүй амьдарч чадсан бүсгүн гоё түүхийг өнөөдөр ярина. Гуйлагчингийн дүрд хувирсан захирлаа танихгүй тусалсан охины түүх буюу өчигдөр танилцсан гуйлагчин өнөөдөр захирал нь байсан гоё түүхээс. За ингээд ээлжид гоё түүхүүд маань араараасаа нэхэл хатуутай уурж ирж байна. За нас барсан нөхөртөөгөө 5 жилийн дараа санамсаргүй таарлцсан эмэгтэй түүх бол үнэхээр гаалгаал. Ингээд үргэлжлүүлээд ан амтан алаан хятадтай гоё түүх маань араараасаа угсарч орно мөн үү. Арслан бар хоёрын голд яс хаяад хооронд нь зодтолдуулвал хэн нь ялах вэ? Та бүхэн үүний хариуг Үйтингийн 6 ах トゥ арслангууд Африкт бужигнуулж алаан хятадыг утгаар нь хийж байсан дэлхийг донслогсон Мапого ахын дүүсийн дуйл бол үнэхээр гайхалтай. Эрийг нь алж эмийг нь эзэмддэг арслангийн харагдсан амьдрал буюу Мажингелан арслангуудын амьдрал тэмцэл алаан хятад он сонирхолтой гоё түүхүүд араараас орсоор байна. Арслангийн амьдрал үнэхээр аатай байдаг. Эрслэнгийн ороо орсон үед ээр арслан өдөрт 50 удаа хайр хийж айгүй аз жаргалтайгаар зовдог. 1 минутад 1.6 сая доллар хулгайлаад алдчгүй авгаачгүй амьдралаа алдаж шорон оронд амьдараа хатсан залуугийн түүх. Очиж хурмынхаа ёслол дээр нөхрийнхөө араар тавьсан түүхийг сонсоод төвчлгүй хурмыг цуцалсан хүүхний зоригтой түүх. Дэлхийн хамгийн царайлаг хүүхнүүдтэй 10 улсын тоонд Монгол улс ороогүй байна. Царайлаг нуруулаг мис хүүхэн хаанаас тодроод байгааг та бүхэн гоё түүхээс олж мэднэ. Бузар хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа Павтэдийн өнөөдөр Бруклин дүүргийн метрополитены холбооны хамгийн хүнд шоронд ядраагүй ял тавьж байна. Сталинаас зүгтж Сибирийн ойнгунд 40 жил амьдарсан Ликовийн гэр бүлийн тухай өнөөдөр он сонирхолтой түүхийг оруулнаа. Монголчууд босоогоор бусд нь сууж шээдэг байсан он цаг буюу монголчууд Европын хаалган дээрээс бужигнуулаад бутсан түүх. Хөөрхнүүдийн хөндөй буюу Тайландын шөнийн хот Паттаягаар өнөөдөр та бүхнийг амар гоё аялуулна за. Зүүн Германы гадаад тагнуулын албаны дарга буюу Маркус Вольфийн чонон сүрэг дэлхийг донслогож байсан гоё түүх. 2 жил төлөвлөж банк ухаад 2 хоногийн дараа азгуутаж баригдсан намбуу өвгөн дээрэмчдийн тухай түүх дэлхийг донслогсон байдаг. За тэгээд амь насандаа хайртай бол аялье гэж бодох хэрэггүй 10 улсын тухай та бүхэнд ярьж өгнө. За Монгол бол ороогүй битгий санаа зов. Амьд үлдэхийн тулд акулын илгийг ус шиг залгилж 133 өдөр далайд амьд бинд үлдэж чадсан хятад залуугийн түүх. Нүүбээс зарласан дэлхийн хамгийн хүнд нөхцөлтэй 4 шорон буюу амьдын там болсон үхэж байж гардаг шоронгийн түүхээр та бүхнийг аялуулнаа. 300 хүн эзсэн нийл мөрний мангас буюу Густав Матрийн зөвүүн түүхээс өнөөдөр оруулнаа. Тамийн амтан тамдаа жаргалтай буюу цөөвөрч хүний харагдсан мэт амьдралыг хамгийн гоёор өнөөдөр та бүхэнд ярьж өгье болох уу? Бавгач хүнийг ханган бовдог тайгын чөтгөр нохоо зайхвал хамгийн эвгүй араатны тоонд ордог. Хайрлагын үнцэн хүлээхэд оршин буюу Виктор Цойгийн хэлсэн үгээр өнөөдрийн гоё түүхээ өн хүргээ дуусгая.
За тийгээд орж гараад ойрхон байдаг та бүхнийхээ хүчинд гоё түүхүүд сувг нь 100 мянган дагагчтай болсон байдаг. Өнөөдрийг хүртэл хамт байсан цаашдаа хамт байх нийт үнцэх сонсогч нартаа үнэхээр их баярлалаа гэдэг үгийг хэлье.